Тэгээ ер нь бол салбарын уялдаа холбоо ерөөсөө байдгүй яг энэ асуудалтайгаа холбоотой ярихад. Бүх асуудал болж уул уурхай юм за яг түгээмэл тархацтай ашигт малтмлын тухай хуулиар лиценз олгоё гэдээ олгоо явуулдаг, нөгөөх нь нийслэл дээр давхцал гарчдаг. Ямар ч уялдаа холбоо байдгүй. Энэ уялдаа холбооны чиглэлд одоо энэ ийм Монгол гэдэг юм уу, захин Монгол гэдэг юм уу, бөө юм болоо яваад идэг тэр байгууллагууд нь датануудаа нэгтгэдэг юм уу, мэдээллүүдээ нэгтгэх чиглэлд ажиллахгүй бол асуудал тэнцэнэ очоод гацчдаг. Өнөөдрийг болтол ер нь тийм л байгаа. Тэгээд энэ ажилч урагшаа явж чадахгүй сүүлдээ нийслэлийн зовлонтой байдлыг шийдэхин тулд нийслэлээ сонгогдсон гишүүд энэ түгээмэл тархацтай ашигт малтмлын тухай хуулийг өргөн барьж байгаа. Цогтоотор гишүүн санал нэг байна. Би энэ Батбаатар гэдэг сайттай холбогдоод би ийм хууль өргөн барих гээд байна. Хоёулаа хамтарч ажиллагээд би одоо байгаль хамгаалах, усны эрхийг хамгаалах хууль санаачилж гэсэн ингээд гадаадаар яваад олддгүй юм байна лээ. Миний утсыг аваагүй. Мессежэнд би гадаад үнээс хариу өгсөн. Би бараг байгаль орчны сайдын ажил хийсэн сая. Хэсэг хугацаанд энэ хуулийг хийх гэж. Тэгээ энэ хүн ер нь олдоогүй шүү надад. Би зөв шулуухан хэлчихэ.